За одоо миний ярих сэдэв бол төвлөрсөн эдийн засгийн систем. За төвлөрсөн эдийн засаг гэж юу вэ гэхээр чинь энэ системийг ямар зүйлүүд байдаг вэ гэхээр төр үнийг зохицуулдаг байхаа нэгдүгээрт. За дараад нь төвлөрсөн эдийн засагч яг нь хуваарлтыг бас төр шийддэг байгаа. Тэснэ төр үнийг зохионо гэж чинь цахилгааны үн хэд байх уу? Одоо өчтөр Нямбаатар хотын мэр Нямбаатар хэлжсэн би хоньны маха тэдэн төгрөгөөр нэмлээ, үхрийн маха тэдэн төгрөгөөр нэмлээ гэдэг үсэх буухыг бол төр зохицуулдаг юм. Төвлөрсөн эдийн засаг гэдэг байгаа. За дараагийнх нь яг нь хуваарлтыг төр шийднэ гэдэг чинь өөрөө хинд ямар тендер өгөх үү? Эрдэнтээс одоо хин гэдэг хүн төхөө гэдэг тэр бүх асуудыг ба төр шийддэг байгаа. За дараагийнх нь төрийн өмч болохоор чинь давмгаалдаг байгаа. Нэгсэнд бол Монгол улсын одоо тухайн Монгол улс бол жишээлбэл нийт эзэсгийн 70% нь бол төрийн өмч байдаг байхаар тэгэхээр чинь төрийн өмч бол давмгаалсан систем байх нь. За биржийн харилцаа сул хөгжсөн эсвэл яг нь огт хөгжидэггүй байдаг байгаа. За Монгол улсад одоо би чинь Хүсгэл аймгийн мөрөнд болохоор чинь тэнд болохоор самбар дээр үнэ тавиад би өнөөдөр тэдэн ширхэг үхэр аавн, ямаа аавн ийм тийм гэсэн үнэ ил тул зарласан бол биржийн харилцаа бол байдгүй, огт байдгүй байгаа юм байна. За дараагийнх нь болохоор чинь төвлөрсөн эдийн засагт социалист тэгш байх хандлагыг бол чухалчдаг. За социалист тэгш байх хандлага гэдэг нь яг нь хүн болохоор чинь баян хүн байхгүй байхыг бол илүү давж үздэг байгаа. За баян байхгүй байх гэдэг чинь яг нь бүгдээрээ дундаж эсвэл дундаас доогуур төвчний ард ирэх. Ядуу хүн байхгүй бол яг нь баян хүн байдгүй болохоор чинь баян хүн байхгүй бол ядуу хүн байдгүй болохоор чинь яг нь ерөнхийдөө бол баячуудыг бол жоохон үзэн ядах хандлага бол байдаг байгаа. За төвлөрсөн эдийн засгийн бид нар бол хуучин 1990 оноос өмнөх Монгол Улсын эдийн засгийн систем байсан. Одоо ч гэсэн үргэлжлээ зарим талаараа үргэлжлээ явж байгаа систем байна.